Тэр нэгэн өдөр гэр бүлээрээ би аялаж байсан юм. Усан дээр сэлээд л орой галанд хоол идээд л маш сайхан байсан. Аав ээж хоёр нэг байханд дөвтөрч нэг майхан унтсан юм. Тэр оройны явдал ерөөсөө мартдаггүй. Тэр орой би унтах гэж байсан юм. Нүдээ нэгэд хартал майхны цэглаханыг доошлуулан нэгэн зэвхий царайтай хүн надлуу шигтэж байсан. Би ч маш их хайсан. Гэхдээ надлуу биш дүү бит хоёрлоо цуг ширцнийг би анзаарсан. Маш эвгүй. Би дүүлүү хартал дүүч мөн адил надтай хайсан байсан. Би тэр хүнээс айгаад дүүтэйгээ цуг ойрлож чадахгүй бүр хөдлөж чадахгүй бай. Тэр хүн манай майхан л орж ирэх үед мөчөр хуглах чимээ сонсогдсон. Ухасхийн алга болов. Би ч айгаад аав ээжэд очиж хэлтэл тэр зүйл байгаагүй. Хэрв тэр зүйл манай майханд орж ирсэн бол мөчөр хугараагүй байсан бол юу тохиолдох байсныг одоо хүртэл